12 цагийн үед алимаа идсэн. Тэгээ өсөд харна 2 өнгөрж хахад юуныхаа төмснийхөө талыг идсэн. Тэгээд яг 4 цаг гэж хахад амар хурдан нэг ажилтаа байсан болохоор хурдан идээд дуусгасан байгаа. Тэгээд одоо 7 өнгөрж байгаа. Тэгээд өндгөө идээ да. Надад өндөг хийх сав байдгүй. Би нэг тийчээд гоё хөөрхөн хоолны савнууд авъя гэж бодож байгаа. Тэгээд уутан тийгээд аваад ирсэн. Тэсэн чинь миний торон дотор явж байгаад бүр амар царемот болсон. За. Энэ хүн ингэж нэг бичлэг эхэлж байна. Би сая гинт ингэж бодлоо л доо. Одоо нэг маргааш нөгөөдөр тэгээд тэрний дараагийн нэг 3 хоног ямар ч байсан би хичээлгүй байхгүй юу? Одоо хичээлүүдийн дүн гарцсан. Тийм болохоор би ингэж одоо хичээл хийх бид өөрийнхөө цагийн хуваар тааруулаад тэгээд хийчихэж одоо амралтаа өөрөө зохицуулчих болох учраас би нэг бүр аль үжи бодсон юм аа нэг бичлэгийг яг хийж үзье гэж бодоод тэр нь болохоор ингээ 3 хоногийн турш исэн баха. Тэр бичлэгийг одоо би ингээ хайж ухаж олоод тэг ямар ч байсан нэг тийм дэглэмтэй бичлэг байсан баггүй юу. Тэгээд тэрийг олъё. Тэгээ би сая уулаагаас жингэн аваад ирлээ. Би өглөө гүйж юм. Тэгээд замынхаа нэг 3-2 ч юм одоо баг өргөж байна. Тэгээд би 45 минут гүйж байгаа. Би одоо надад нэг 14 минут үлдсэн байна. Би сая нэг 25 минут гүйчээд тэгээд нэг хэсэг нэг талбай дээр алхаад тэгээд түр амьсгаа дарчаад тэгээд буцаад минутаа үргэлжлүүлээд тэгээд буцаад байрлуугаа гүйж байна. Яа. 5 сар эхлэхэд би яг нэг 3 хоног гүйлөө тэгээд байсан. Тэгээ өнөөдөр дахиад үргэлжлүүлээд гүйж байна. Амар хэцүү болсон байна. Тэгээ өнөөдөр жахан сэрүүх өдөр байгаа болохоор бас хүүхэд хүндрэлтэй байна. Нүд улайцсан. Тэгснэ ингээд амар ер нь яг тухтай амарч чадаагүй байсан. Тэгсэн нэг амарч байсан. Босоод тэгээ хүрээ дээр чадлаа. Гадаа бүр амар халуун байна. Тэгээд хүлэмжинд ороод ирсэн болохоор бүр ингээд амар хаалж байна. Тэгээд би нэг өмнө хичээлдээ сууж амжаагүй. Тэгээд 14 хоногийн дараа ер нь ирж байгаа. Тэгсэн чинь бүр амар гоё болчих. Үнэхээр хурдан ер нь л ургасан байна. Бүр үнэхээр 14 хоногийн өмнөхөөсөө илүү ургасан байна. Энэ л ус игээд өгдөө. Ингээл гоё доороос хийгээд өгөх. За, би ингээд хамт төмсөө ингээд жигэнсэн байгаа. Тэгээ доор нь болохоор өндгөө хийгээд бас яг ингээд хамт жигэнсэн гэх юм уу? Хамт чанчсан байгаа. Тэгээд одоо авч явах учраас энэ савн тий. Тэгээ миний хоолны сав жижиггүй учраас нухаж хийхээр таарч ил багтчихлээ өчтөр. Тэгээ хэлбэрээр нь хийх болохгүйсэн. Арилгаад ингээд амтд төмс маань болчлоо. Ингээд аваад явъя. Тэгээд өндгөө болохоор би дахиад торон тийгээл аваа явчихсан. Тэгээ би тийм амар ходоо тонхолцоод тэгээ бүр ингээд байж сууж чадахгүй тэгэж үдөөсөхгүй юм. Уусаа эднэр чинь том порц нь их юм биш үү? Хамт төмсөд байна. Үнэхээр таалагдж байсан ч одоо таалагдахгүй.
Би орой сургалттай. Тэгээд юу ягаад 4 цагаас ажиллах учраас тэгээд 5 гэж тараад тэгээд багшаас ном зээлсэн. Тэгээд номын авчиж өгөөд тэгээд сургалт руу яваад тарах бах. Тийм болохоор би өдөр болоо орой хоолоо нэн дээр гэдчихээ гэж бодоод тэгээд өнөөдөр ер нь жав өлсөж байна. Юм учраас ингээд идчихээ гэж бодож байна. Хэдүүлээ жахан буу халъя л та барьж байгаа дэглэмийн тухай. Тэгээд ер нь бол би энэ дэглэмийг яг өмнө нь харуулсан тэр бичлэгнээс үзэл энийг туршиж үзмээр юм гэж бодсон болохоос биш би энийг бол ер нь тийм улс хууртай бол судлаагүй. Тэгээд 3 хоног учраас яг болох юм байна да гэж бодоод тэгээ барьсан. Тэгээ сая ингээд миний хүнс одоо ер нь бол одоо идэх ноорон болчлаа штэ. Тийм болохоор ер нь дуусчлаа. Тэгээ өнөө орой ер нь юу ячвал юм идэхгүй байчвал тэгэл ер нь болно да. Тэгээд энийг яг барьсан чинь надад яг ямар өөрчлөлт гарч байна вэ? Би яг юу мэдэрч байна вэ гэвэл ингээд өчтөр оройны ингээд өчтөр өдрийн ингээд амтад төмсийг идсэн чинь надад тэр амтад төмс ороохгүйсэн заяа. Би уул нь өлсөж байгаа штэ ойлгомжтой. Гэхдээ тэр амтад төмсийг би идмээргүйсэн за. Тэгээд өнөөдөр би бас ингээд амтад төмсийг идэх гэсэн чинь надад амтад төмс амар утгагүй санагдсан заяа. Бараг энэ оронд юм идэхгүй байсан дээр гэж бодсон за. 1-р курстэй ингээд найзуудтайгаа хамт би өндөгний дэглэм барьж байсан байхгүй юу? Тухайн үед одоо нэг 30 ширхгээр нь ингээд өндөг авчаад тэгэл жигнэл идээдсэн бах заяа. Нэг тиймэрхүү яг тодорхой санахгүй л та. Яг яаж шид хоног барьснаа бас. Тэгээд тэрнээс хойш би ингээд чансан өндөг ер нь хэсэгтээ идэж чадаагүй. Яг ингээд өнрийн авахар амар муухай санагдаад. Яг тэрэн шиг зүйл яг нэг үйлчлсэн юм шиг санагдчихээн. Бас өөр юу мэдрэгдэж байна вэ гэвэл бүр үнэхээр тийм өлсөн мэдрэмж л үнэхээр алга заяа. Яг энийг бол би жоохон гайхаж байна заяа. Яагаад ингээд өлсөн мэдрэмж төрөхгүй байгаа юм лөө. Гэтэ яг хуу ингээд дэглэм барина гэдгээ мэдээд тэгээ бас 3 хоног юм чинь гээд тэгээд бас юу ч идэхгүй биш ингээд тодорхой хугацаанд тий алим өндөг амт төмс тодорхой зүйлсүүдийг идээд байгаа учраас өлсөхгүй байгаа юм шиг байгаа. Ер нь бол тэгээд яг юм идэх гэсэн хүслээс илүү заяа. Хоолны үнэр авахар ер нь бол нэг тийм хэцүү байгаа. Тэгээд би ингээд бие өвдсөн байхад ингээд бас өөрийгөө нэг хүчлэх дурггүй заяа. Одоо миний нүд ингээд 3 хоног өвдсөн байгаа байхгүй юу? Тэгээд одоо яг ингээд гайг болно гэж би бодож байна. Өнөөдөр ингээд хамгийн хэцүү нь байсан. Өглөө босоод ирсэн чинь нүдээ нээж чадахгүй. Тэгээд ер нь бол амар зовиртой байсан. Тийм болохоор би яг ингээд одоо ингээд яг нэг тийм дэглэм байраал тийм үүтэ ингээд яг өөрийнхөө идэхийг хүссэн зүйлийг ингээд идүүлж чадахгүй байгаадаа жаахан харамсалтай л байна. Гэхдээ яах вэ? Тэгээд өнөө өглөө бас жингээ үзсэн чинь ихтэй тэр энэ жин асуудалтай байгаадаа биш зүгээр ингээд одоо би тэгшин газар тавьж жингээ үзэхгүй байгаадаа л байх гэж бодож байна ер нь л. Яа ингээд ямар ч байсан миний инхүү ороонгийн дэглэмийг үзсэн баярлалаа. Ингээд маш хурдан турж тэгээ жингээ хасч үзүүлсэндээ би бас өөртөө баяр хүргэмээр байна. Яа жин надад төглөө таамаа би жингээрээ төглөө таамаа бүр юу болчихоо. Нэг би мөрөнгийн фитнесээр фитнесэнд ирээд тэгээд оёчоо. Ой. Цагийг өнгөрч чадсан ирлээ. Ингээд энэ компьютертэй хамтсан баярлаа. Тэгээд дараагийн бичлэгээр баа. Энэ танарт ингээд амар хүчтэй юм хэлчихв. Би ингээд сүүж нэг хэзээ заяа.
Би бүр өөр ямар ч юм идэж гин гэж зүүдлэгийн мөртлөө яг сүүл ууж гин гэж үзсэн. За.